За сайн байна уу монголчуудаа. Өмнөд Монгол подкаст ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр бид Хятадын хүн амын талаар ярилцахаар болцсон юм аа. Хятадын хүн амын ихтэй гэдгийг монголчууд хэн бүхэн мэднэ. Та шорон хүмүн Хятад гэж ярьдгийг тийм ээ. За манай эрдэнэ 3 дугаар зуунд амьдарч ясан Хуан Фүми гэдэг нэг түүхч бөгөөд ангаа ухаантай ийм хүн байгаа. Энэ хүн бол Ди Ваншижи буюу Эзэн хааны 100 гэсэн ном үлдээсэн. Энэ номон дээрээ бол манай эрдэнэ өмнөх 1056 оноос 1025 оны Зhou Changwang-гийн цаг үеийн хүн амын тэмдэглэсэн байдаг. Яаж ч тэр үеийн хүмүүсийн мэддэг гэдгийг бас сони л да. Гэхдээ тэр үед бол 13 сая 714,900 923 хүнтэй гэж тэмдэглэсэн байдий. 13 сая гэж байна шүү дээ. Манай өрнөөс өмнө 1000 жилийн өмнө одоо 3000 жилийн өмнө. За энэ хүн яаж тэр одоо бутгай тоо хүртэл мэддэг байсан байх ёстой бүүмэд. Гэтэ өнөөдрийн Хятадын хүн амын тооллыг харж байхад ер нь Хятад дээр үеэсээ ер нь одоо хүн амаа зөв тоолж ясан бас их л эргэлзээтэй. Гэхдээ ерөнхийдөө бол одоо 3 жилийн өмнөх Хятадын Зhou Changwang-гийн цаг үед бол нэг 13 сая хүн орчин байсан гэсэн тийм бол байд юм аа. За манай эрдэнэ одоо 3 дугаар зуун 2006 он манай эрдэнэс өмнө манай эрдэнэ 25 он хүртэл Баруун хаан улс гэж тогтд байсан. Тухайн үед Монголын хөнгнөөгөр нь оршин тогтж байсан. За энэ үед бол хаан шүү газар зүйн тэмдэглэлсэн номонд бүх Хятадын одоо хүн амын өрхийн тоо бол 12 сая гэж ярьж байгаа. Тэгээ хүн ам бол 59 сая 594 мянга гэж байгаа. Тэгэхээр хан улсын үед бол бараг 60 сая хүнтэй гэж ярьдсан байлээ. Тэгээ одоо нөгөө хан улсын анх байгуулсан Лю Бан гэж нэг хулгайн байсан. Энэ хүн Тур улсын байгуулангуудаа манай эрдэнэс өмнө 200 онд бол өвөл 320 мянган цэрэг дайчлаад модон шаюуны эсрэг дайн морцоо. Тэгээ модон шаюу бол өөдөөс нь 400 мянган морь цэрэг тийм ээ. Лю Бангийн даа тунгийн зүүн хойд талд Баядангшанг ууранд байд. Тэнд одоо бүслээд нэг хүн байдал оруулсан. Тэгээд хамсууд Лю Бан арга буюу зөвлөгчийн одоо санаачилгаар модон шаюуг нь Янжи хатны тийм ээ хахуулдаад Янжи хатны эрх нөхрөө ятгах жагаад тэгээд тавьж явуулсан гэдэг юм байлээ. Тэгээд тухайн үед модон шаюу 400 мянган морь цэрэг дайчлан гэхэд Хятадын номон тэгээд тэмдэглэж байгаа. Тэгээд энэ бас л худлаа тоо баха. За 2000 жилийн өмнө 400 мянган цэрэг байдаггүй. 800 жилийн өмнө Чингис хаан чинь 95 мянган морь цэрэгтэй байсан шүү дээ. Тэгэхээр наа чинь бас л энэ Хятадын түүх бичигч ер нь итгэхэд хэцүү, бас итгэхгүй байхын чаргагүй тийм юм байна л да. За хаан улсын хаан үдий Лүчхэгийн үед одоо манай эрдэнэс өмнө 143 онд бол Бадихад хөнгөвтэй байлцсан. Тэгэхэд тухайн үед бол хаан улс бол 35 сая хүн амтай гэж тийм байдий. Тэгэхэд бол хаан үдий Лүчхэ бол 400 мянган цэргийн ахт одоо цуглуулсан, бэлтгэсэн. Тэгээд 30 жил хөнгөвтэй байлдаад хөнгөвчүүдийг ялсан гэж Хятадын түүх номонд бол тэмдэглэсэн байд. Тэгээд 30 жилийн байлдаад хүн амын тал нь хорогдсон гэд байд юм аа. Тэгээд ерөнхийдөө бол хараад ихэд Хятадын түүхэнд бол одоо олон династи ээлжлэлж явсан. Гэхдээ ерөнхийдөө бол 50-60 сая хүн амтай дээш нь доошоо яваад ирсэн. Гэтэ бидний түүнд хамгийн хамаатай одоо Лё улс тийм ээ. Одоо манай эрдэнэ 916 оноос 1125 он оршин тогтож ясан Лё улс бол ерөнхийдөө бол 9 сая хүн амтай. Одоо Гита үндэстэн бол 1 сая хүн байдаг. Тэгээд дараа нь Лё улсын Алтан улс мөхөөсөн. Алтан улс нь 56 сая хүнтэй. Зөрчдүүд бол 4 сая хүн байдаг гэдэм байлээ.
одоо Тангад улс гэж ярьдаг шүү дээ. Одоо Чингис хааны үед хамгийн сүүлд мөхөсөн улс. Энэ 3 сая хүн амтай Тангад улс. Тухайн үед бас Өмнөс Сун улс гэж байсан тийм ээ. Өмнөс Сун улс чинь одоо өнөөдрийн Хангжуу хотоор нийслэл байсан. Энэ бол 60 сая хүн амтай. Ерөнхийдөө бол тухайн үед бол 90 сая 60 сая гэд нэг одоо Зөв Назийн өндөрлөгт бол нэг 100 гаруй сая хүн ам амьдардаг байсан. Юань улс бол ерөнхийдөө Юань улсын сүүлээр бол Хятадын хүн амын тоолгоор 70 сая хүнтэй байсан гэж ярьдیں۔ Хятадууд бол ер нь монголчуудын Хятадын эзлээд маш олон сая алсан гэж ярьдаг. Одоо тал нь илүү алсан, устгсан гэж ярьдсан билээ. Гэхдээ тэр нь мэдхгүй. Ер нь Хятадын түүх тэмдэглэл бол одоо өөртөө бол дуртай тоон тавьдаг, бичдэг, тэмдэглэдэг тийм нөхдүүд байдаг шүү дээ. За Юань гүрэн тийм ээ. Тэгэхэд анх одоо Чингис хааны үед анх одоо Монголын өндөрлөг тийм ээ. Эзэн гүрэн их Монгол улс байгуулж яхад бол 1 саяас 1 сая 500 мянган монголчууд байсан гэж үздэг. Юань гүрэн байгуулсны дараа бол Юань одоо монголчууд бол тийм ээ Хятадын одоо нутагт бол Хятадын эрдэмтдийн үздэгэр штэ 400 мянгаас 600 мянга хүрэх монголчууд бол Хятад руу нүүж очсон. 2-оос 3 сая хүнтэй гэдэг юм билээ. Тэгээ уугар нутагт нь өндөрлөгд бол 1 сая хүнтэйг тооцоод тухайн үед бол монголчууд нэг 3-аас 4 сая монголчууд байдаг. Гэсэн тийм тооцоо гарч байгаа. Тэгээ Юань улсыг одоо Тогон Төмөр хаан тийм ээ Бээжин хотын орхиод нутагтаа буцаж ирэхэд Мин улс одоо Хятад байгуулсан. Мин улсын нэхээр бол Хятадын хүн амын тооллого явуулахад 59 сая хүн амтай гэдэг юм байлээ. Одоо Мингийн сүүлчээр одоо 150 сая хүн амтай болсон гэдэг юм байлээ. Одоо дараа Мингийн дараа Чин улс, Дайчин улс байгуулсан. Дайчин улсын ихээр бол Хятадын хүн ам бол ер нь нэг 100 сая хүрэхгүй байсан. Инх хамглан хааны үед бол одоо Инх хамглан хааны сүүл үеэр нэг 100 сая хүн ам хүрсэн гэж үздэг. Ялангуяа Тэнгэр тэтгэгч хаан тийм ээ одоо Хятадаар Чаллун хаан гэж ярьж байгаа. Тэрний дунд сүүлчээр бол 200 сая хүн ам хүрсэн. Тийм. Тэгээ харт хэмх дайнаас өмнөөх нь бол Дайчин гүрний хүн ам бол ерөнхийдөө 400 сая хүн хүрсэн гэдэг юм байлээ. Тийм. 1648 онд тухайн үед Манч нарын тоо баримт бол сонирн байд юм байлээ. Үер засагч тийм ээ 5 дугаар онд бол Манжин 8 хошуу бол 55330 одоо дайчин байдаг, цэрэг байдаг. Тэгээд нэг дайчны ард бол нэг 4-5 хүн байдаг гэд ерөнхийдөө тухайн үед бол Манжин хүн ам бол нэг 276,650 гэж ийм тоо баримт байдаг. Гэхдээ зарим бол 5-600 мянга хүрсэн гэж ярьдсан байлээ. За харин нөгөө Тэнгэр тэтгэгч хааны үед бол одоо 18 дугаар зууны үед бол дунд үеэр бол Манжин хошууны хүн ам бол 2-оос 3 сая хүрсэн гэдэг юм байлээ. 1911 он тийм ээ одоо Манч Дайчин гүрэн хаан ширээнээс тийм ээ одоо татгалзаад Хөвт ёсны 3 дугаар он тийм 1911 онд Манч үндэстний хүн ам бол 1 саяас 500 мянга байдаг гэдэг юм байлээ. Тухайн үед Бээжин хотод 1911 онд бол 600 мянган манж хүн амьдардаг байсан тийм тоо баримт байдیں۔ За 2025 оны байдлаар манж хүн бол 10 сая 500 мянга гэж Хятадын хүн амын бүртгэл бол байд юм аа. 1953 оны одоо анхны хүн амын тоолдгоор бол Хятад улс бол 619 сая хүн амтай. Түүний дотор Монгол үндэст 1 сая 460 мянга, Уйгур 3 сая 640 мянга, Манч 2 сая 400 мянга, Төвөд 2 сая 770 мянга. Тэгэхээр тухайн үед Уйгурууд бол маш их байсан. Одоо 3 сая 640 мянга тийм ээ. Манч бол 2 сая 400 мянга, Төвөд бол 2 сая 770 мянга гэж байгаа. 2021 оны хүн амын тоолдгоор бол 7 дугаар удаагийн тоолдог гэж байгаа. Тэгэхээр Хятадын хүн ам бол 1 тэрбум 443 сая. Монгол үндэстэн бол 6 сая 290 мянга. Уйгур бол 11 сая 770 мянга. Манж бол
10 сая 420 мянга, Төвд бол 7 сая 60 мянга, Казах бол 1 сая 560 мянга гэсэн тийм тоо баримт байд юм аа. Тэгээ энэ тоолгоор Өвөр Монголын өөртөө засаг орн бол 24 сая 40 мянган нийт хүн амтай. Түүний дотор монгол хүн бол 4 сая 240 мянга, хятад хүн бол 18 сая 930 мянган тийм тоо гарч байна. Яг энэ тоолгоор одоо Шинжаангийн өөртөө засаг орн тийм ээ 26 сая 220 мянга, Уйгур хүн бол 11 сая 620 мянга, хятад бол 10 сая 920 мянга, Казах бол 1 сая 530 мянга, Хотон бол 1 сая 100 мянга, Монгол бол 169 мянга, Киргиз бол 200 мянга. Энэ Шинжаан Уйгурт амьдарч байгаа хүн амын тоо шүү дээ. Энд бол одоо 21 оны баятлаар бол Шинжаан Уйгурт бол 169 мянга монголчууд амьдардаг байна. Тэгээд Шинжаан Уйгурт бол 11 сая 600 мянга уйгурууд амьдардаг байна. Яг энэ тоолгоор Төвдийн өөртөө засаг орн бол 3 сая 700 мянга хүн амтай. Төвдүүд бол 3 сая 130 мянга, хятадууд бол 440 мянга. Тэгээд Төвдийн өөртөө засаг орн бол харьцангуй төвдүүд өөртөө ихтэй. Гэхдээ төвдүүд нийт нутгаараа нийт хятадд бол 7 сая хүн амьдардаг шүү дээ. Цаана 3 сая 300 мянган бол Төвдийн өөртөө засаг орны гадна амьдардаг. Яг л монголчууд шиг. Одоо Өвөр Монголд бол 4 сая 200 мянган монголчууд амьдардаг бол Өвөр Монголын өөртөө засаг орны гадна тийм ээ бас 2 сая монголчууд амьдардаг. Ийм тоотой байна. Хятадын хүн амын одоо өсөлт бол тийм ээ одоо үнэхээр масс ихтэй. Хятад бас л хүүхд төрөх хоббитэй гэх юм уу да. Ерөөсөн хятад ч өөрөө тийм шашин шүтлэг гэж байхгүй, хоёрхан шүтлэг байдаг. Нэгэн бол мөн, нэгэн бол өв дэдэс тийм ээ. Өв дэдэсийн өмнө бол хятад хүн бол удам тасрахаас ухаангүй айдаг. Тийм болохоор хятадын үгэнд байдаг. Ачлалгүй явдал бол 3 байд юм аа. Хамгийн том бол үр удам тасран гэж байгаа. Одоо хүү төрүүлэх бол хамгийн том гэм нүгэл гэж үздэг. Тийм учраас дээр үеийн хятад бол хүү төрөх гэж төмцчихдээ. Ер нь ямар ч хүн хүүтэй болох гэж төмцдөг. За шинэ хятад улс байгуулсны дараа тийм ээ. Одоо Маогийн коммунист нам тийм ээ хятадыг эзэлсэний дараа бол Мао бол бас л нөгөө зөвлөлтийн тийм ээ одоо Монголын одоо хүн амын бодлогын ерөө даган мөрдсөн. Ер нь хүн амын бодлогыг дэмждэг. Одоо хүн ам ихтэй бол хүч ихтэй гэсэн тийм урийн алаа усгонд ор ажилтдаг байсан. Тийм. Гэхдээ яг энэ үед бол хятадын нөгөө Маим Чүү гэж ярьдаг. Маим Чүү гэж нэг Жужаан үжид төрсөн нэг хотон үндэстэн гэж ярьдаг юм байлээ. Гэхдээ энэ хүн бол хүн ам зүйн тийм эрдэмтэн хүн байгаа. Энэ хүн бол нөгөө Мал одоо Английн Мальтусын тийм үзэл баримтлалыг голдуу одоо баримталсан. Мальтус гэдэг нөхөр бол Томас Роберт Мальтус бол хүн ам зүйн зарчмууд гэсэн номыг 1798 он Англид одоо хэвлүүлсэн. Энэ хүн бол өөрөө пастор байсан. Энэ хүн бол ерөнхийдөө үзэл баримтлал нь бол хүн бол маш их үржээ тийм маш аюултай дэлхий даахгүй одоо ер нь хүнсний хомсдолд ороо хүн бол тэгээ үлдэрч хүн тийм болохоор хүн бол заавал хүн амын тоог нь хязгаарлах ёстой гэсэн юм л үзэл баримттай байлээ. Энэ Маин Чүү бол бас яг эний даган мөрсөн. Тэгээ 1957 он шинэ хүн амын онол гэсэн номыг хэвлүүлсэн. Энэ ном бол ерөөсөн гэр бүл төлөвлөлт хэрэгтэй гэсэн. Гэхдээ энэ бол 1958 онд буруу шаардаад тийм ээ шорон ганданд явсан. Тийм. Тэгээ 1979 он энэ Маин Чүү гэдэг эрдэмтний бол цагаатгсан. Тийм. За Маин Чүү энэ хүн өөрөө нь харин 2 эхнэр болоод татвар эмтэй. Тэгээ 7 хүүхэдтэй. Өөрөө олон хүүхэдтэй юм байлээ. Тий. Тэгээ 79 он Маин Чүүгийн одоо нөгөө цагаатсны дараа бол хятад улс бол Маин Чүүгийн энэ заасан замаар замсан л да. Тэгээ 1976 он Мао нас барахад хятадын хүн ам бол 930 сая болсон байлээ. Одоо 1 тэрбум хүн дөхөд яваад яасан. Тэгээс Дэн Сяопин бол Маогийн одоо орыг залгамжилсан. Тэгээ ерөнхийдөө бол Маин Чүүгийг цагаатгаад одоо хүн амын
одоо бодлогыг бол төлөвлөх ёстой гэсэн тийм одоо төрийн бодлыг боловсруулж эхэлсэн. Нэг хос бол зөвхөн тийм ээ нэг хүүхэдтэй байх ёстой гэсэн уриал оозон гаргаж яасан. Тэгээ 1982 онд тийм ээ одоо Хятадын 5 дахь удаагийн ардын хурлын депутатын хурлаар тийм ээ гэр бүл төлөвлөлт гэсэн бодлогыг бол үндсэн бодлого болгож баталсан. Тэгээд ерөнхийдөө 2016 оны энэ албаны энэ одоо тооцоолсноор бол энэ гэр бүл төлөвлөлтөөр бол тийм ээ Хятад улсад бол 400 сая хүн дутуу төрсөн гэсэн тийм тооцоол гарч байсан байлээ. Тийм. 1981 он үндэсний гэр бүл төлөвлөлтийн комисс гэдэг одоо төрийн зөвлөлийн засгийн газрын харьяаны агентлаг байгуулсан. Энэ агентлаг бол 2018 онд татан буургасан юм аа. За ерөнхийдөө бол хотын хүн ам бол зөвхөн тийм ээ нэг хүүхдийг өгнөн зөвшөөрдөг. Хоёр дахьыг бол заавал зөвшөөрөл авдээ. Энэ нөгөө гэр бүл төлөвлөлтийн комиссоос бол. Тэгээ хоёр дахь нь хэрвээ зөвшөөрөхгүй одоо зөвшөөрөөгүй төрөх юм бол торгул авна. Одоо нийгмийн дэмжлэгийн төлбөр гэдэг нэрийн доор торгул авдсан билээ. Одоо намын гишүүн бол намаас нь хөөдөг, албан хаагч бол ажлаас нь хасдаг, тийм ээ. Гарсан хүүхдий бол одоо ам бүл бүртгэхгүй нэг осондоо одоо иргэншилгүй, тийм нөгөө бүртгэлгүй хүн болдог. Тэгээ одоо эмэгтэйчүүдийн бол хүчээр ерөндөг тавина, одоо эсвэр хүчээр тавьдаг. Зарим бол одоо гоорс одоо нөгөө өр дамжуул хоолойн боодог, зарим нь хүчээр зулвуулдаг тийм маш харгис бодлого явуулдаг байсан юм аа. Тухайн үед бол Хятадын одоо нөгөө энэ комисс одоо гэр бүл төлөвлөлтийн комисс бол маш их одоо өнөөдөр харахад маш инээдтэй бөгөөд маш их харгис тийм лоозонтой хаасаагүй ялангуяа хөдөө нутгад хаасаагүй наадаг байсан. Жишээл одоо илүү нэг төрүүлснээс цусан гол урсгасан дээрээ гэдэг. Улаан цаймгийн бичиж байгаа. Бас жишээл нэг хүн нэмт төрснөөс 10 болж нэмсэн дээрээ гэж байгаа. Юу бас юм байна. Гэр бүл төлөвлөлтийг хэрэгжүүлдэггүй хэн хүнээ гэр бүлийг тийм ээ хэнээч гэр бүлийг суйруулах болно гэж байгаа. Ийм лозунгтэй байна шүү дээ. Нэн энд энэ чуулай нэн ливдэл юу чуулай чэнжүү бун шаншаалаа гэх тийм ээ. Бас ингэж зулбуулж чадвал зулуулах хэрэгтэй. Аборт хийж чадвал аборт хийх хэрэгтэй. Гагцхүү төрүүлж болохгүй гэж байгаа. Бас ингэж байгаа. Нэг хүн илүү хүүхэдтэй болсон бол бүхэл бүтэн тосгоныхны тийм боох хэрэгтэй. Нэг осондоо нэг тосгон тийм ээ нэг хүн илүү хүүхэд гаргасан бол одоо хоёр дахь хүүхдээ гаргасан бол тийм ээ одоо бүх тосгоны хүүхнүүдийг бол бүгдийг гоорс хоолойн боох хэрэгтэй гэж байгаа. Тийм. Бас ингэж боох ёстой нь боох, нураах ёстой нь нураах, зулбуу ёстой нь зулуулах, байшин нурааж өхрийг нь хураах хэрэгтэй. Тухайн нөгөө тараачийн хүчин хотын хүмүүс бол ерөөсөө одоо илүү төрүүлж чаддгүй байсан. Яг бол ажлаасаа халахаараа тэгээ будаа болдог байхгүй. Хөдөөнийхэн бол харьцангуй хагас тийм нөгөө эргчлөө байх төдий учраас ерөөсөө маш хатуу. Одоо жишээл хэрвээ илүү гаргасан бол байшин нураана, тийм эсвэл өхөр нь хураана. Тухайн үед 70 80 он чинь өхөр чинь газар хагалдаг маш их хүч байсан байхгүй. Тэгээ өхөр нь хураах тийм бодлого авдаг байсан. Зарим нэг гэр бүл төлөвлөлтийн бодлогоос зогтдог хүмүүс ингэж зориулсан байгаа. Өнөөдөр тэд гэр бүл төлөвлөлтийн бодлогоос болтож гадуур гарч байгаа бол маргааш тэд ямар ч эд зүйлсгүйгээр гэртээ харж ирдэг. Ястандаа чи гадагшаа гарвал гэрт чинь юу ч болгоно тийм ээ. Бүх юм байхгүй болгоно гэж. Ерөнхийдөө бол ийм л хатуу бодлого барьж байсан л да тухайн үед. Нэг жишээ татчих да. 2012 оны 6 сарын 2-нд Хятадын Шанши мужийн Жин Пингшан нэг Фэнжэ Маяг гэсэн нэг тараачийн хүүхэн байсан байна л да. Энэ хүн хоёр дахь хүүхэдтэй олоод нэг нь 7 сар болсон. Харин тэр гэр бүл төлөвлөлтийн комисс бол мэдээд энэ хүний торгуул 40,000 yuan тушаа гэж байна. 2012 он ядуу гэр бүл 40,000 yuan бол асар их мөнгө байдаг байхгүй юу? Тэр үе мөнгө чи харцангуй чанга байсан.
Тэгээ энэ хоёр хүн бол мөнгө төлд дийлэхгүй учраас энэ хүүхний баривчлаад эмнэлэгт очоод зулуулах тараа хийрээд зулуулсан байдгийг. Тий. Ер нь одоо энэ зурган бол интернетээр явж илээ да. Тий. За гэр бүл төлөвлөлтийн бодлого нь бол маш их алдаатай гэдгийг хаттын өөрийн эрдэмтэн бас аль төрөв ухаардаг байсан. Одоо жишээ 2007 оны Гонконг тийм ээ Ифус янгас нэг Америкт амьдардаг эрдэмтэн бол даагүй хүн чавгсан ном хэвлүүлсэн байдаг. Одоо орчуулбал юу вэ гэхээр том гүрэн хоосон үүр буруу замнаж буй хаттын гэр бүл төлөвлөлт гэсэн. Энэ номын гол үндэслэл нь хаттын урт хугацааны гэр бүл төлөвлөлтийн бодлого нь ерөөдүйн хүн амын хөгшрөлт, ажлын хүчний хомсдол хүргэж хоосон үүрийн нөхцөл байдлыг бий болгож болзошгүй гэсэн санаа юм аа. Энэ номын харин 2013 онд хятадд хэвлсэн. Тэгээ 2016 онд бол албан ёсоор хорьсон. Энэ хүний бол хятадын одоо интернетээр номоор энэ ном бол бүгдийг хаасан байдаг. Энэ хүн бол ерөөсөн гэр бүл төлөвлөлтийн эсрэг бодлого явуулж байгаа гэдэг бүгдийг хаасан байдаг. Ифус янгад эрдэмтэн бол Америкийн Висконсин медицины их сургуулийн их барих эмэгтэйчүүдийн эмчилгээний тэнхимийн ахлах судлаач ийм хүн байна. Хань удалгүй 2016 онд бол хоёрт хүүхдээ бол гаргахыг зөвшөөрсөн байсан. Хятад улс 2021 он бол 3 хүүхдийг зөвшөөрсөн болсон. За гэр бүл төлөвлөлтийн бодлогын үр дагавар нь бол юу бэ гэхээр хүүхд бол маш цөөрсөн байдаг. Одоо хүн ам маш их хөгшрөлттэй болсон. За 3 дахь нь бол одоо хүйсний баланс бол алдсан байдгийг. Ярингуяа нөгөө талаа мэдээж хэрэг тийм ээ. Эдийн засаг нийгэмд маш бодлоонтой нөлөө үзүүлсэн байдаг. Одоогийн хүмүүс бодож байгаа л да хятад бол нэг тэрбум 400 сая хүнтэй бас хүн амын асуудалтай байна уу зарим одоо гайхшраад асууж байгаа бах. Үнэхээр асуудалтай байгаа. Хүн амын хөгшрөлт бол хамгийн их дээд цэгтээ хүрж байгаа. Жишээл өнөөдөр бол тийм ээ хятадын хүн ам бол дэлхийн хүн амын хөгшин үнэ хүн ам бол 4-1 бол хятадд амьдарч байгаа. Тийм. Маш хурдтай хөгширж байгаа. Тийм 2000 онд бол тийм ээ одоо 65-аас дээш насны хүн ам бол 7% байсан бол 2020 он бол 14.2% болсон байлээ. Нийт хүн амын нийт массын 14.2% нь 65-аас дээш насны хүн ам гэдэг чинь юу гэж ойлгох вэ? Тийм. Тэр нөгөө бас бүс нутгийн бас ялгаа байдیں۔ Ялангуяа тэр далайн эргийн мужууд бол маш их тийм одоо хөгшрөл маш их ихтэй хүүхд багтай. Одоо Жижиан, Шандун тийм ээ. Жансу хятадын хамгийн арцсан хөгжилтэй орно. Тийм. Тэгээ төрөлтийн төвшин маш их буурсан. Тэгээд хөгшрөлт явагдана л да. За ерөнхийдөө прогнозоор бол хятадууд бол 2025 он бол дунд зэрэг хөгширч буй нийгэм бол шилжинэ. Энэ юу гэсэн үг вэ? 65-аас дээш насны хүн ам бол 14-өөс дээш хөв. Нэг нь давсан байна, тийм ээ. Тийм. Тэгэд 2035 он бол ерөнхийдөө бол дээд зэргийн хөгширч буй нийгэм болж хувирна. Одоо 60-аас ба түүнээс дээш насны хөгшин хүн тийм ээ 30-аас дээш хувийг эзэлдэг болсон байна. Нэг асунд 10 хүнээ 3 хүн 60-аас дээш настай хүн байна. Тийм. Тэгээ эдийн засгийн мэдээж хэрэг муугаар үзүүлнэ шүү дээ. Одоо яагаад хятад хөгжсөн гол шалтгаан нь бол өнөөдөр яг 70-аад он 80-аад оны хамгийн том шалтгаан нь бол ерөөсөө хятадууд бол маш олон залуу одоо ажил хүчтэй байсан, хямдхан ажил хүчтэй байсан учраас одоо Япон, Америк, Европын бүх үйлдвэр хятад салбар үйлдвэр байгуулсан. Түүний хүчээр бол тийм ээ одоо маш их хөгжсөн. Энэ 40 жил бо хятадууд бол яахаар тасралтгүй хөгжсөн гэж хэлж болно. Одоо нийгмийн улс төрийн тогтолцоо маш их асуудалтай боловч хөгжсөн үнэн тийм. Гэхдээ өнөөдөр бол тэр хүн амын ногдол ашиг бол буураад тийм нийгмийн дарамтан бол хамаагүй хүнд болоод ер нь
одоо нөгөө эдийн засагт бол маш сөргөөр нөлөөлж байгаа. Тэгээ Хятад бол хөгжих хамгийн том 3 тулгуур одоо салбар байдаг. Нэг нь бол дэд бүтц орон сууц. Одоо жишээ 2022 оны тийм ээ одоо тооцоогоор бол 900-аас 1 тэрбум 300 сая орон сууц барьсан гэж байгаа. Тэр нь 1 тэрбум 400 хүн амд 400 сая хүн ам гэж бодъё л да. Тэгээ 900 саягаас 1 тэрбум 300 сая орон сууц барьсан. Тийм учраас Хятад өнөөдөр хаа сайгүй тийм одоо чөтгөрийн хот гэдэг ийм хот байдаг. Яг бол орон сууц нь байгаа, хүн байхгүй. Тийм харанхуй хот бол нэлээд шинэ хот бол маш их байдаг. Тэгээ одоо яанда хүн ам нь хөгшрөөд улам хорогдож ихлэн. Тэгэхээр энэ олон орон сууц бол бүр хоосорно л доо. Тэгэхээр энэ дэд бүтц нь одоо ер нь хахтал барьсан гүүр зам талбай юу гэдэг тийм ээ. Хятад одоо очиход бол баг Европоос дутуугүй зам талбай гүүрийг барьсан байт юм байлээ. Орон сууц бол тэнгэр багансан орон сууц маш их барьсан. Одоо хүнгүү болохоор нөгөөдөл чинь яах вэ? За гадаад худалдаа чинь одоо дэлхийн худалдааны Америк Хятадын дайнаас болоод энэ хүн амын хөгшрөлтөөс болоод ажлын хүч багаснаас болоод ажлын хүчин цалин пүмлүү тийм ээ ихснээс болоод одоо Вьетнам, Камбож тийм ээ Энэтхэг, Мексик гэж Хятадд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын компани бол маш их нүүж байгаа. Одоо тийм учраас Хятадын өнөөдөр бол одоо яндаа нөгөө дэлхийн үйлдвэрийн тийм одоо статусаа бол алдна л та. Гацааг алдна. Яг бол залуучууд байхгүй ийм оронд бол хүн үйлдвэрээ байгуулна гэж байхгүй. Тийм. Гурав дахь нь бол одоо худалдаа авах тийм ээ. Худалдаа авалт бол ерөөсөө хөгшин хүн бол ер нь худалдаа авалт хийхгүй шүү дээ. Худалдаа авахтын бол голдуу залуучууд ялангуяа залуу эмэгтэйчүүд худалдаа авалт хийдэг байхгүй. Хөгшин хүн бол баяга хувцсан тэгэл нэг байж л байдаг шүү дээ. Ерөөсөө мөнгөний хөмнөн дээр нь ер нь шинэ юмч сонирхгүй. Тэгэхээр энэ гурав нь одоо нөгөө эдийн засгийг чиртдэг тийм ээ. Одоо худалдаа авалт, гадаад худалдаа, дэд бүтц орон сууц энэ аль нь ингээд одоо унтардаг байхгүй юу? Тэгэхээр Хятадын эдийн засаг бол ер нь ойлгомжтой л да яванда. За нийгмийн нөлөө бол энэ бас ойлгомжтой. Одоо нийгмийн хамгаалалт одоо нөгөө нийгмийн хамгаалчийн одоо нөгөө тэтгэвэр тэтгэмж тийм ээ. Одоо хуучин одоо жишээ 60 оны үед бол 25-30 сая хүн төрж мэндэлдэг байсан бол одоо 6-7-8 сая хүн одоо яванда эднэрийн одоо 6-7 сая хүн 20-30 сая хүн тэтгэврт гарах эднэр бол тэр 6 хүн 20 хүний тижээх 6 хүн 25 хүний тижээх тийм нөхцөл байдал үүснэ л да. Яг бэ өнөөдөр Хятадынч бай Монголынч бай нийгмийн хамгаалтын одоо мөнгө бол тий. Одоо өнөөдөр залуучуудад завсан нийгмийн хамгаалтын мөнгийг тэгээд тэтгэврт гарсан хүнд бол тэтгэвэр нь болгож өгдөг. Болохоос биш тэр одоо олон жилийн хоримтлал бол байдаггүй байхгүй юу? Тэгэхээр одоо тэтгэвэр тэтгэмжийн асуудал одоо 20-30 жилийн дараа бол хачин болондоо ерөнхийдөө тооцоол байд 2035 он бол бүр юмсан дуусаад бол ер шинээр одоо ажил хийж байгаа залуучууд одоо ажил хийж байгаа хүмүүс бол тэтгэврийн хүмүүсийн мөнгийг бол хангаж чадахгүй гэсэн тийм тооцоол байдаг юм байл. Тий. За 2022 оны ийм тоо баримт байдаг. Одоо албан хаагч одоо багш цэрэг эмч нарын одоо энэ тэтгэврийн хүмүүс бол 21 сая байдаг нэ. Эднэрийн тэтгэврийн хэмжээ бол дунджаар 6100 юм байдаг. Ярцсангүй өндөр байгаач 3 сая төгрөг болж байгаа Монголоор. Харин ажилчин үйлдвэрийн газарт ажиллаж байгаа хүмүүс бол 115 сая тэтгэвэр авж байгаа. Одоо ерөнхийдөө бол тэтгэмж бол 3149 хүрж байгаа. Тэгээ Монгол мөнгөөр бол 1 сая 570 мянга болж байгаа. Харин тариачин нь бол 165 сая хүн одоо тэтгэвэр тэтгэмж авж байгаа. Харин дунджаар бол сартаа 205 yen авж байгаа. Одоо монголоор 100 мянган төгрөг авдیں۔ Тэгэхээр одоо хамгийн гайгүй албан хаагч цэрэг цагдаа эдгээр бол тэтгэврэн бол 6100 авдаг байдаг бол
Зөвхөн тараачийн бол 205 хяны тэтгэмж авдээ 100 мянган төгрөг авд юм билээ. Тэр ерөнхийдөө 300 сая тэтгэмжийн хүн байдаг гэж байгаа. За бас нэг сонин тоо хэлчихье. 1963 онд 30 сая 160 мянган хүүхэд мэндэлсэн байдаг нэ. 1987 он 25 сая 500 мянган хүн мэндэлсэн гэдэг нэ. 1990 он 24 сая 80 мянган хүүхэд мэндэлсэн байдаг бол 2016 он 17 сая 860 мянга, 2018 он 15 сая 230 мянга, 2019 он 14 сая 650 мянга, 2020 он 12 сая 30 мянга, 2021 он 10 сая 62 мянга, 2023 он 11 сая 100 мянга, 2024 он 10 сая 930 мянга. Тэгэхээр 63 онд бол 30 сая хүн турж ирсэн бол одоо бол 24 он бол ерөөсөө 9 сая гарын хүн мэндэлдэг болсон байхгүй юу. Тэгэхээр энэ тоо бол маш аимшигтай байхгүй юу. Яг л энэ 9 сая 540 мянган хүн бол энэ 63 оны 30 сая хүний тэтгэврийг бол бүртгүүлж өгөх ёстой. Тэгэхээр наа чинь бол яаж дийлэхгүй байхгүй юу. Тэгэхээр энэ 60 70 оны хүмүүс явандаа бол тэтгэмж бол авд дийлэхгүй ер нь хачин байдал үүснэ л да. Энэ тоог тасралтгүй бөө. Тийм. Одоо нийт төрөлтийн төвчин гэдэг нэг юм байдаг нэ. Одоо жишээ нэг эмэгтэй хүн тийм ээ дунджаар нэг эмэгтэй бол 2.1 хүүхэд дунджаар гаргах юм бол энэ одоо гэр бүлийн балансыг бол барьдаг. Ерөнхийдөө 2 хүүхэд төрж явал энэ баланс нь бол барьдаг, нэмэгдэхгүй, барахдаггүй. Гэхдээ хүүхэд эндэх магадaltaй учраас ерөнхийдөө бол 2.1 гэж тоо байдаг. Харин хятадын одоо нөгөө түрэг насны эмэгтэйчүүд бол ерөнхийдөө 1-ээс 1.2 хүүхэд төрөх тийм хүсэлтэй байдаг. Ярангуй Бээжин, Шанхай бол хачин болд юм байлээ. Бээжин, Шанхай бол 0.7-оос 0.6 гэж байгаа. Тий. Түүнийг хажуугаар нэг гэрлэлтийн төвшин бол тасралтгүй буурж байгаа. 2013 он бол 13 сая 470 мянган хос тийм ээ гэрэл байсан бол 2022 бол 8 сая 100 мянга. 2023 он бол 6 сая 800 мянга. Тэгэхээр 6 сая 800 мянга нэг хүүхэд бүгдээрээ нэг хүүхэд гарлаа гэхэд 6 сая хүүхэд илүү гардаг байхгүй юу. Тэгэхээр зарим бас хүүхэд авахгүй гэр бүлж бол зөндөө байд. Тэгэхээр энэ хятадын хүн ам бол юу болгон бэ гэхээр 2030 онд бол нэг хүүхэд бол нэг 6 сая хүн хүүхэд төрнө гэж байгаа. 2040 онд бол нэг 4 сая. 2050 онд бол 3 сая. 2050 онд 3 сая чинь 3 сая хүүхэд хэрвээ энэ захиа буурахгүй ингээ тооцоолоход бол 3 сая бол дунджаар 80 настай ботход бол хятадын хүн ам бол 240 сая болдог байхгүй юу. Харин эрдэмтэнүүд бол тийм тооцоо гаргасан. Энэ зууны сүүлээр хятадын хүн ам бол 300-аас 400 сая хүн амтай болно гэж байгаа юм билий. Тий. Хятадын хүн ам чинь одоо нэг хосондоо энэ 100 дуустал бол ерөнхийдөө 1 тэрбум хүн хасагдана гэж байгаа. Ийм тооцоо байна л да. За хятадын 1989 одоо хятад бол хөгжиж эхэлж байгаа тэр шат үед залуучууд бол 31% эзэлдэг байсан. Харин дундаж насан бол дөнгөж 25 байсан байлээ. Харин 60-аас дээш насны хөгжчүүд бол тийм ээ 9%тэй. Харин 2025 он бол тийм ээ залуучууд бол 16%тэй болсон. Одоо 2050 онд бол 9%тэй болдог байхгүй юу? Тэгээ залуучууд улам цөөрөөд байна. Тэгээ дундаж насан бол 2025 он бол 44 болно. 2050 он бол дундаж нас нь 59 настай болдог. Дундаж нас 59 настай болсон ийм улс бол ирээдүй байна гэж байхгүй байхгүй юу? Яг тэгэхээр бүгдөө хөшөөнө. Цөөхөн хүүхэдтэй. Ийм улс бол мөхдөг байхгүй юу? Тийм бүр өмсөн хятад үн бүгдийг мөхөн хийлж чадахгүй. Гэхдээ энэ улс ирээдүй байхгүй. Энэ баярмжтэй. Энэ өдөр хятадын залуучууд ба 4 үгээ залуучууд гэдэг тийм нэр томьёо гарсан бэрээ. Сэбүчин ангиж. Энэ юу гэсэн үг бэ гэхлээр үерхгүй, гэрлэхгүй, байр орон сууц хөдөлж авахгүй, хүүхэд гаргахгүй гэж байгаа. Тэгээ энэ мэдээч хэрэг шалтгаан байгаа л да. Эдийн засгийн шалтгаан бол одоо хөдөө нутгийн орон байр харьцангуй гайгүй хүн ам
байхгүй болоод хот руу шилжээ. Яг хотод ажлын местэй учраас хот руу шилжсэн. Одоо Бээжин, Шанхай, Гуанчжоу, Шэньчжэн гэдэг хамгийн том хотод бүр ятгатаа гэхэд Можинто одоо Хүүх хот юм уу тийм ээ. Энэ ийм газараар хүн аманд цэeshээ соргодод алга болсон. За нэгдэх юм. Тэгэхээр тентийн орон суусан бол үнэтэй хөөрөн байдаг. Тэгээ ажилгүй идэл маш их гаж одоо өрсөлдөө бид нар бас түрүүчийн нөгөө нэг төрөлгөөр одоо нээж байна. Буюу тийм ээ гаж өрсөлдөөний ярьсан л да. Дотоод гаж өрсөлдөөний ярьсан. Тийм. Улс төрийн шалтгаан тийм. Улс төрийн шалтгаан нэг үг байдаг. Бид нар хамгийн сүүлчийн үе тэр чинь коронавигийн үе байсан. Шанхайд байсан баха. Одоо нэг хүчээр бүгдий одоо янзын хүчээр хүмүүсийн алавдаа тийм ээ. Одоо нөгөө коронагийн ийм тест мэс хийдэг байсан. Эсвэл нөгөөд нь дургу болохоор чи хэрэг хийхгүй бол тийм ээ хүүхд ч юм уу шүү гэдэг. Би хүүхд байхгүй гэсэн чинь чи хүүхд гарна штэ. Үгүй баярлалаа. Бид бол хамгийн сүүлчийн үе гэж байгаа. Ер нь хятадууд нэг бүлэг залуучууд бол бид нар энэ миний одоо үр хөвдөлтэй яддуу дарлагж байгаа тийм ээ ийм байдал наадаар дуусгах гэсэн тийм үзэл бодолтой хятадууд бол маш их нэмгсэн байд. Тийм бол хятадууд бол хятадын засгийн газраас энийг бол ер нь нэгэд яаж өөрчлөх талаар бол арга олохгүй л зовж байгаа л да. За одоо хүн ам төрөлд багтын учраас хятадын одоо төрөх тасах бол олон төрөх тасах бол ер нь тэгээд хаагдаж байгаа. Зарим төрөх тасах 7 хоног бол хэтгэн төрөх одоо эмгтээчүүдийг хүлээж авдаг тийм байдалтай. Одоо харин нийт тоог нь бис олж чадсангүй. Тэгээ харин цэцэрлэгийн тоо бол би олж чадсан. Зөвхөн 2024 он хятад улс чи 21100 цэцэрлэг хаагдсан байдаг. Тийм. Энэ өнгөрс одоо 21 он чинь тэрнээ өнгөрсөн 3 жил бол нийт бол 41500 цэцэрлэг хаагдсан байдаг. Баг сургууль зөвхөн 2023 он тийм ээ 5600 баг сургууль хаагдсан байдаг. Тэгэхээр явандаа тэгээ дунд сургууль хаагдан, явандаа их сургууль хаагдан, яг хүүхд байхгүй, хүүхд цөөрсөн. Хуучин бол одоо нэг жилд нэг 17 сая 20 сая хүүхд байсан. Одоо 6 7 сая хүн. Тэгэхээр 3-2 нь баг хоосон байхаас яах тийм. За ерөнхийдөө 2050 он хятад бол яг харахгүй эргэл буцалтгүй тийм хөгжрөлтийн хямрал нөөрлөл нэ. Нэг хөгшийн үний тийм ээ. Ерөнхий цоогоор баг 1.5 хүн нэг хөгшийн үний тийж байна. Жишээ нь одоо би одоо Монголоор жишээ авъя да би нэг 2 сая төгрөгтэй бол тийм ээ. Төр одоо нөгөө нийгмийн даатгалтаа хэн төгрөг өгдөө тий. Одоо 10% гэхэд чинь 200 мянга. Одоо 2 хүн бол 300 мянга гаргаж чадна. 300 мянган хүнд нөгөө хүүхд одоо хөгшин үнэ төрдөн зориулдаг жишээ нь юм уу. Тэгэхээр ерөөсөө энэ тижээ дийлэхгүй байхгүй юу? Явандаа тэр хөгшин хүн бол ерөөсөө бүгдээрээ тэтгэр авд дийлэхгүй. Энэ бол маш их том аюул байдаг. Зя тийм байна. 2023 он бол зөвхөн 9 сая хүн төрсэн бол тийм ээ. Одоо 2000 одоо нөгөө 60-аад оны 80-аад оны үед бол нэг 25 сая хүн төрдөг байсан байхгүй юу. Тэгэхээр 25 сая хүнийг 9 сая хүн тижээх хэрэгтэй байдаг байхгүй юу. Яа дунджаар бол. Тийм. За нөгөө 2025 оны сард нэг өгүүлэл байд юм аа. Никлас Эберштадт гэсэн нэг Америк эрдэмтэн энэ хүн бол хүн ам зүйж хүч ба зүүн Азийн хөв тавилан гэж тийм нэг эрдэм шинжилгээний өгүүлэл хийдэг би байсан. Голдуу зүүн Аз бол мэдээж хэрэг Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Тайван, Монгол зэрэг улсуудыг хамрагч байгаа. Энэ дотор Монгол бол хүн ам цөөтэй, Хойд Солонгосын тоо баримтанд тодорхой учраас ерөнхийдөө бол голж одоо судлаагүй байлээ. Голдуу Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайваны тийм ээ судалгаа хийсэн. Тэгэхээр 2020 оноос хүн ам бол одоо 1950 онд бол зүүн Азийн хүн ам бол 700 сая хүн байсан билээ. Тэгэхээр 2020 он бол тийм ээ хүн ам бол 1 тэрбум 700 сая болтол хүүхд нэмэгдсэн байдаг. Тийм. Түүнээс хойш бол ер нь хүн ам нь тасралтгүй одоо хорогдно. Хажуугаар нь бол дүүнэ зэрэгцээ Америкийн хүн ам бол бас л тасралгүй өсдөг одоо нэмэгдэг тийм ээ.
Япон бол 1970 оноос хойш төрөлд эс багассан. Тайван өмнөөс онгоос 80-аад он, Хятад бол 90-аад оны эхээр тийм ээ. Тэгээ ер нь 2024 оны тийм ээ хүн зүүн Азийн төрөлтийн бол ерөөсөө нөгөө одоо хүн амын одоо юм нөхөг тийм төвшин бол тийм чадваргүй болсон. Ялангуяа өмнөөс онгоос бүр их ноцтой байдаг. Зүүн Азийн хүн амын одоо хүн ам цөөрөөд хөшрөл дэмэгдээд үүний дагаа тийм ээ эдийн засаг одоо нийгмийн хамгаалал цэрэг зэвсгийн нөөц тийм ээ энэ бүх талаар дарамттай байдаг. Одоо энэ голдуу Америк эрдэмтэн учраас Америктэй харьцуулсан. Америк бол үүний зэрэгцээ хүн ам бол бас тасралтгүй нэмэгдэж байна. Эдийн засаг цэргийн хүчээр авч яв хангалттай хүн ам залуу хүн амтай тий. За зүүн Азийн одоо нийт төрөлтийн төвшин бол тийм ярьсан 2.1 бол тийм ээ. Одоо ерөнхийдөө бол балансаа барьдаг гэдэг бол Япон бол юу байх вэ? 122 хүүхэд төрүүлдэг юм байна. Япон эмэгтэй дунджаар. Хятад бол 101. Тайван бол тэг 186. Өмнөөс оронгоос бол тэг 173 болж байгаа. Гонконг бол тэг 173. Харин Монгол улс бол 2.6. Монгол бол хамаагүй их байна л да. Нэг эмэгтэй хүн бол ерөнхийдөө насан туршдаа 2.6 хүүхэд төрж байгаа л да. Төрүүлж байгаа. Гэтэ энэ бол бас л хангалттай биш байна л да. Монголчууд дээр үе чинь 7-8 төрүүлдэг байсан тий. Одоо 2.6. Гэтэ зүүн Азиудаа бол хамгийн одоо их одоо залуу улс одоо жишээ Улаанбаатар чинь 70% тийм ээ 35-аас доош насны залуу хот тийм болохоо маш их божинсон тийм сайхан идэвхтэй орн шүү дээ. Одоо бүгдээрээ 70% нь хэрвээ хөгччүүд байсан бол яг 70% биш тийм ээ 50% хөгччүүд байсан бол яг уу. Тэгэхээр Монгол улс бол бас л 90% байна шүү. Энэ амийг харахад бол энэ тоо баримтыг үзэхэд. За ерөнхийдөө үнэхэд бол Хятад улс бол бид нар одоо улс төр ярихгүй. Зөвхөн хүн ам зүйн асуудлаар ингээд яг нэгтэлж үзэхэд бол Хятад улс бол яахааргүй тасралгүй одоо нэг урдж байгаа замдаа орсон байгаа. Харин одоо нэг хүн ам цөөдж байгаа Япон, Солонгос, Тайван бол харьцангуй баян улс болсон байд. Харин Хятад улс бол баяж чадаагүй ийм орн байдаг байхгүй юу? Нийгмийн хамгаалтын тогтолцоо нь ерөөс нь бүрэн бүс байдаг тийм ээ. Ер нь ирээдүй бол энэ хөгшчүүдийн асуудал бол маш аюултай. Эдийн засаг улс төр цаашлаа тийм ээ. Ер нь Хятад улс бол ингээгөө харагддаг байна шүү. За Монгол улс бол хэдий зүүн Азид тийм ээ баярлалтай боловч тийм ээ хүн маш их цөөхөн. Тийм болохоор ирээдүй бол Монгол хүний талд байгаа гэж би итгэж байна. За баярлалаа. Анхаарал тавьсан баярлалаа.